Hi guys. За энэ удаагийн бичлэгээр бит хоёр өөрсдийгөө үздэг хүмүүс, тэгээд бит хоёрыг дэмждэг хүмүүс, бит хоёр дээр subscribe орсон хүмүүстэй бицгаан сэрэмжлүүлэг өгөх гэж байна. Тэгээд тэднийг хамгаалахын тулд ихэвчлэн өсвөр насны бит хоёрыг үздэг хүүхдүүд те одоо яг 10 жилийнхэн маань за тэр нь том хүмүүс ч гэсэндээ тэгээд бүгдээрэнд нь хамгаалалтай сэрэмжлүүлэг өгөх гэж бодож байна. За тэгэхээр бидний хамгийн их хэрэгэлдэг Facebook, Instagram, YouTube дараа гэх мэт ингээд цахим орчинд яг өөрийгөө аюулгүй байдлыг хангахын тулд хамгаалахын тулд анхаарах зүйлсийн талаар одоо бүгдээрээ ярилцгаая. Яг одоо энэ амьдарч байгаа 90-100 бол мэдээж мэдээллийн одоо яг 90-100 байгаа. Тэгээд энэ дотор бүгдээрээ аялаад амьдраад бүгдээрээ хамтдаа аж төрөд байж байгаа. Тэгээд энэ дотор яг сайн тал нь гэх юм бол бид нэр интернет рүү ороод хүссэн одоо мэдээлэлээ тэгээд сурах зүйлээ одоо зүгээр л жишээ нь хоол хийх заавар тэгэл ингээл бүх юмыг сурах боломжтой. Тэгтээ нөгөө талд нь болохоор муу сөрөг дагаврууд бас нөгөө сайнны хажуугаар дажин гэдэг нь юу гэдэг вэ? дайны хажуугаар дажин. Тийм дайны хажуугаар дажин гэж байдаг шиг одоо муу тал нь бас яг адилхан ингэ явж байгаа. Тэгэхээр муу талуудын хэлээ бас яг ярилцаад энэ үүн дээр бас алдахгүй байхын тулд яг энийг бүгдээрээ одоо ярилцж эхлэх нь айгүй зүйтэй байх. Яг тэгэхээр манай жоох хүмүүс маань ингээд өдөржингөө уц оролдол юу үзэж байгаа нь ингээд мэддэхгүй. Тэгээд тэрэн дээр айгүй их хүчирхийллийн юм гардыг байлээ. Тэгээд дандаа болохгүй бүтэхгүй юм зааж өгдөг нэг тиймхүү согнууд, бичлэгнүүд байд юм байлээ. Тэгэхээр та хэрвээ хүүхдтэй бол тэгээд хүүхд чинь бас яг өдөржингөө тэгээ уцаар бичлэг үздэг бол хүүхдийнхээ тэр үзэж байгаа бичлэгэн дээр санаа тавих нь зүйтэй байх гэж бодож байна. Ялангуяа тэгээд садар сам те хүчирхийл янз бүрийн тийм болохгүй юмнуудыг нүдэрээ шууд харсаж байгаа учраас ирээдүйд хийх магадлал 80% өсөж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол нүдээ хамгаалах хэрэгтэй, жихээ хамгаалах хэрэгтэй. Яг зүрхээ хамгаалах хэрэгтэй. Тийм бас зүрхээ хамгаалах хэрэгтэй. Тэгээ бүгдээрээ өнөөдөр энэ сэдвээр яг одоо ярилцсан. Тэгээ энэ дээр бас ингээд судалгаанууд хийгдсэн байт юм лээ. Тэгээ судалгаанууд юм хийлтэй. За. Тэгээ Монгол 2012 онд болохоор Facebook хэрэглэгчдийн тоон 654 мянга байсан мөлий. Тэгсэн чинь 2012 онд үү? Тийм. Тэгсэн чинь яг 2018 онд болоод ирсэн чинь заяа. Facebook хэрэглэгчдийн тоон хэд болсон гэж бодож байна? 3,100,000. Монгол хүстэй. Тийм. Яг хүн болгон Facebook-тэй шүү дээ. Тийм. Баг зарим нь 2-3 Facebook-тэй. Амар болоо. Харин тийм. Тэгэхээр бүгдээрээ ингээд монголчууд ялангуяа бүр амар хэрэглэгцээ. Тэгснэ Азта Монгол улсын штэ Facebook хэрэгэлдгээр нэгт ордог гэсэн. Мундаг байна. Мундаг байна. Дэлхийд 10-т ордог гэсэн. Йоо. Гэтэ энэ бахархаад байгаа юм биш гэхдээ үндэ. Йоо. Дэлхийн хүмүүс юм байна. Яг нэг дэлхийн. Тийм. Гоё. Тэ ингээл хүмүүстэйгээ ингээл ойр дотны хүмүүстэй харилцаа хоолоогоо хүмүүстэйгээ хайртай хүмүүстэйгээ холоосч ингээл аягүй сайхан ярилцаал гоё байгаа штэ. Даанч нөгөө талаараа нөгөө дайны хажууд дажин чинь яваад байгаа штэ. Тийм. За тэгэхээр ерөнхийдөө бол одоо яг Facebook дээр ялангуяа манай шилжилтийн насны өсвөр насны хүүхдүүд тэ таньж мэдгүй хүмүүстэй бичдэг. Яг энэ бичдэг янз бүрийн хохирогч болдог. Тэрний талаар жоохон ярилцъя. Тэрнээс яг хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хамтдаа ярилцгаая. Хамгийн ихэнд өгөх бит хоёрын сануулга бол танихгүй нэгэнд ерөөсөө хувийн мэдээллийг бити алдаарай. Ерөөсөө бити алдаарай. Ягаад тэгэхээр юу алхах нэтэл зарим хүмүүс бүр өгдөө шүү дээ. Хувийн мэдээлэл өгчтэй шүү дээ. Тэр чинь болохгүй. Амар аюултай. Ягаад тэгэхээр бидний одоо зүгээр бүх юм пассвортын дээр тогтдог болсон байхгүй юу? Зүгээр нууц пассвортын дээр. Тэр чинь нууц пассвортыг алдтал бол амьдрал чинь дуусаа. Тэгэхээр ямар ч юм дээр шүү дээ. Тэгээд зүгээр мэйлийнхаа пассвортыг алдгаад тэгээд одоо бүр хамгийн том жишээ нь бол одоо хаан банкныхаа аппликейшныхаа тий пассвортыг алдахад хамаг мөнгө алдах байна. Тэгэл ер нь бол пассворт гэдэг бол хамгийн чухал. Тэгээд хувийн мэдээлэл чинь бас яг өөрт байгаа тий. Регистрийн дугаар, утасны дугаар өөр юу гэдэг юм. Яг таны өөрийн хувийн мэдээлэл та өөр одоо болохгүй нэгэнд алдах юм бол тэгэл ерөөсөө өнгөрөө гэсэн үг. Тэгэхээр хувийн мэдээлэл өөрт танихгүй хүнд ерөөсөө бити өгч байгаараа бас алдах юм. Бити алдаарай гэдгийг хүсмээр байна. Тэрийг айгуу сайн тэнтэй айгуу болгоомжтой харьцаа. За, хоёр дахь нь болохоор танихгүй эсвэл ерөөсөө хин гэдэг нь үл мэдэгдэх тий зураг хөргөн өөрийнх нь зураг хөргөн байхгүй. Юу арга байдаг шүү тий. Ерөөсөө загталтанд битээ хариулж байгаарэ. Тэгээ энэ нь болохоор ямар нэгэн хуурамч хаягнаас чам руу хэдэн ч насны ямар ч хүн бицэн байх магадлал өндөртэй болохоор ер нь маш аюултай гэсэн үг. За гуравт нь болохоор
За одоо тэгээд хөрхий танихгүй хүнтэй ингээ биччихлээ. Баларсан одоо бичсэн те. Тэсэн чи нөгөө хүн чи ингээ чамраа муухай мессежчил эсвэл сүрдүүлдэг ч юм уу те. Ааштай чамаг олж муулна гэрийнхэн чинь тийг ингээ амар мессежчтэй штэ. Тийм мессежнээс ерөөсөө битээ агараа заяа. Тэгээ мессеж ирхэл юм бол ямар нэгэн чамд ингээ амар муухай санагдсан мессеж ирхэл юм бол шууд насан турш хүндээ зүгээр очиод над руу энэ хүн ийм бичээд байна ингээ зүгээр ямар ч чичид санаа зовх зүйлгүйгээр тэр хүндээ үзүүлээд ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор тэгж хэлэхгүй байгаагаас болоод маш олон хүмүүс томролдог байхгүй тийм. Ер нь бол юмыг нуух хэрэг байхгүй. Тэг чам тааламжгүй л байл яг ойр дотны хүмүүстэй очиж шууд ярилцах хэрэгтэй. Энэ бол яг барууны систем шүү дээ. Шууд аав ээжтэй очиж ярилцдаг. Тэгээ монголчууд бас Азчуудыг ер нь бас гэж ярьж чаддаг юм шиг байна тийм. Гэтэ ер нь бол бид хоёр хүүхэд болох юм бол заавал хүүхдэд тэгж бид хоёр ярилцдаг тийм аав ээж нар болно. Тийм манай хүүхд ч гэсэн бид хоёрт амар ярилцдаг хүүхд болох. Тэгэхээр та хэд мандсан одооноос задраад шууд аав ээжтэйгээ гоо асуудал очоод ярилцах хэрэгтэй. Тэгээ бас энийг үзэж байгаа яг аав ээж нар маань ч гэсэн яг хүүхдэд ярилцах хэрэгтэй. Тэгвэл бас хөрхий аав ээж нь юм хэлэхгүй болохоор жоо хүүхдэд чинь хэлээд өө хаа гэж нүднээ шингэж байгаа цаанаас тийш. За дөрөвт нь болохоор за хэрвээ зураг хийх хичээлээ. За насан турш зүүн өмөр хамаалга. За насан туршаагүй бол болж өгөөл аав ээжтэй харуулаа. Харалт ч яг уу жоохон сэн сонсож иж магадгүй л дээ. Гэхдээ эн чинь гол нь та нарын аюулгүй байдлын төлөө ярьдаг байхгүй. Тийм бас эрэгтэй хүн бол бас яг дүүрч те. Тийм. Эмэгтэй хүн бол жоохон цензуртэй байх хэрэгтэй. Бас ингэж асуух амар хүүхдэд ховролтой. Тэгээ тэд нар ч бүр яадаг вэ гэхээр аав ээжигээ сайхан блоклол те. Оо сайхан аав ээж хүмүүс шиг амар пост хичээл ер нь бол тэгээс би би ганцаараа яг шилжтийн насанд яг тийм байдаг байхгүй. Би тэгсэн тэгэл нэг тэр насан дээр амар болоог бол би ч гэсэн пост хичээл хийдэг байсан байлээ. Тэгээ би бүр хэдэн жилийн дараа өөрөө бичсэн юм хараа бүр хичээж өгдөг гэсэн байхгүй юу. Ерөнхийдөө бол насан туршаагүй охтууд маань хагас нүцгэн зураг хийдэг ч юм уу. Тэгээ нүцгэн шалтан зураг хийдэг ч юм уу нэг жоохон тийм ажиглагдаад байдаг. Тийм болохоор бас тийм юм тий хийх нь айгүй буруу шүү. Ер нь бол тийм хийгээд хэрэг байхгүй. Тийм зураг хийх юм бол чи яг буруу хүмүүсийн нүдэнд яг буруугаар ашиглагдахын тулд харагдана гэхээс хизээч айгүй гоё сайхнаар харагддаг. Тийм болохоор манай яг бага насны охтууд маань айгүй сайн бодорой тэгэл хөөрхөн ингэж мэн гисэн те ингэж мэн гисэн зураг хийгээл тэгэл гоё явж захтал юм бол гоё штэ. Тавт болохоор танихгүй хүмүүсүүдийг найзын одоо хүсэлт явуулж яхад нь бас сайн харж байгаад тий ороод ядаж бас нэг жоохон сейф штэ тий ороод хараад нэг юм хөө юм байна тий жоохон судалгаа хийж байгаад бас найзар авахгүй бол тэр хүн чинь бас яг чиний найзын дотор байж байгаа л чамайг нууцаар судлах үе чамайг нууцаар судалж байгаа л ингээл хамаа хөө мэдээлэл чи аваад байвал бас жоохон хэцүү. Тэгэхээр ерөөхдөө бас зарим аккаунтуудаа private байлгал бас зүгээр тий. Тийм. Энэ нэг мэрэгчлийн хүмүүсийн зөвлөгөөгөөр болохоор тий яг чи өөрийнхөө дүрм цовцтой сургуулийн дүрм цовцтой зургийг ч юм уу эсвэл яг өөрийнхөө тэр ажлыг ч юм уу бүр амар ингээл олон нийтэд зарлаад эсвэл яг байгаа газараа ингээ чек ин хийдэг ч юм уу ер нь бол тийх айгу дими ер нь бол чамайг нууцаар хүнч ажиглаад авах боломжтой чиний хаана явж байгааг чинь ажиглаж авах магадaltaй байх учраас тэрнийг болж өгвөл бити хийгээрээ тэрэн дээр айгу болгоомжтой гарыг зөвлөдөм байлээ. За одоо 6-т болохоор янз бүрийн танилцах зарууд тийм группүүд тийм хүн юмд ерөөсө бити ороорой бүр анханасаа ороод дими ягаад тэгэхээр тэнд бол зүгээр л бүр ингээд оюун ухааны ухамсар нь бүр ингээд дороотцсон бүр ингээд шалаар нэг хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүстэй адилхан яг ухамсарын төвшөнд байхгүй хүсч зөв тэр группүүд анханасаа бити ороорой тэр нэг мөнгө санхүү идэрхсэн группүүд үүдэх штэ тэр айгу муухай группүүд байгаа зүгээр сонирхоод чинь дими зүгээр тийм их групп гарч юм шууд скип хийгээл нүдэ хамгаалал чихээ хамгаалах хэрэгтэй. Тэгээд анханасаа тийм юмнаас зүгээр хол байгаад дандаа эерэг зүйлийг хараад тий өөрийнх нь зорилгыг тодорхойлоод яг тэрнийхэн төлөө ингээд алхах явж байхдаа тэд нар угаасаа ямар ч хэрэггүй заяа. Тэгээд өөрөө бас үнцэнтэй байж чадах юм бол бас тэр групп руу орох ямар ч хэрэг байхгүй зүгээр чи өөрөө өөр гоё групп нээгээд тий бүр ингээд олныг хамарсан гоё эерэг тийм групп нээгээд олонтой ингээд сэтгэлээ хуваалцдаг байж болно. Гэхдээ тэр группүүдийг л бити харна. Яг гэвэл гэрэл харанхуй хамт байдаг байхгүй юу? Тийм болохоор нөгөө уучлаарай чи харанхуйг дах уу гэрлийг дах айл нэг юм сонгох өөрөө л. За одоо хамгийн сүүлд болохоор яг өөрийнхөө хэрэглэдэг аккаунтыг ч юм уу те
ямар ч аккаунт хийж болно Instagram, Facebook. Тэгээд тэрийг аль болох private авч явал зүгээр. Яг дотны хүмүүс ч байдаг байвал бас зүгээр бах. Ягаад тэгэхээр бит хоёрт бас нэг өмнө болж исэн юмуд байдаг байхгүй юу? Номерын зургийг ингээл ашиглаа л те. Тэр нөгөө яг аль руу хилэгдэжсэн муухай группүүдээс мөнгө санхүү өдргээл тэгэл нэг тийм хүн муухай групп төр ингээл зураг ашиглаад ингээл хүндэндээ чаталж исэн. Тийм юмнууд хүртэл бит хоёрт харагдчихсэн те. Бит хоёр тэрийг харчаад ингээл цагдаад мэдэгдэжсэн те тэр үед цагдаа дээр очиод. Тэгж яхад яг яг тэр үед жоохон тоогоогүй. Гэтэ одоо бол хамаагүй сайжирсан байх гэж бодож байна. Тэгээд ер нь бол тэрээ цагтаа таахгүй бол бас гэрийнхэндээ хэлээр гэрийнхэн ч юмас арай өөр шийдэж өгч чадах байх. За тэгээд та нар маань болж өгвөл янз бүрийн муухай группүүдийг даахгүйгээр тэдрээс бүр ингээ гараад тэгээд муухай пэйждүүд дээр лайк даахгүй тэдрийг анлайк тэгээд яг чамд айгүй гоё уран зориг өгдөг те гоё эрэг зүйлийг өгч чамд айгүй гоё зүйлийг те зөв зүйлийг өгч чаддаг тийм хуудсуудыг дагаарай гэж зөвлөмөр байна. Ер нь бол цэвэрлэгээл их хэрэгтэй те яг одоо энэ бичлэгийг үзэж байгаа бол шууд дуусаал буцаах хал те надад хэрэггүй юу вэ зүгээр бүгдийг устгах бүгднээс нь гар уусаа хэрэг байхгүй. Тэгэд олон нийтийн газар тэгээ автобусанд ч юм уу ингээ сайхан уцаа ухаа юудэн шүү дээ хүмүүсээ. Тэгж захтаа тий дээрээс чинь хүн харж байгаа үе хажуудлаас ч ардлаас ч юм уу болж игэл олон нийтийн газар яг өөрийнхөө хувийн мэдээллийг ингээд болж игэл нуух хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр хүн мэдчихэл юм бол муугаар ашиглах магадлал маш өндөр гэдгийг дахин сануулъя. За тэгээ дүүнэрээ гоё сошиал орчин гоё эрэг байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд бас нэгнийгээ гоё зураг хийсэн ч гэсэн айгүй гоё урамшуулдаг ч юм уу. Муухай хүмүүс чинь тарган марган бүдүүн тэнэг мангар айгүй муухай нэгнийгээ доромжилдээ штэ. Тэгээд тийхлэхгүйгээр нэгнийг айгүй гоё урамшуулаад дэмжээрэй гэж айгүй гоё хүсэж байна. Тэгээд угаасаа тэгээ багасаа бид нэр ингээд багасаа гоё эрэг нэгнийгээ дэмжиж ч юм бол манай улсын хормон ч гэсэн ирээдүйд сайхан хөгжинэ. Тэгээ хоорондын харилцаа маань айгүй гоё эрүүл байх хэрэгтэй байгаа байхгүй юу? За тэгээд нэг фэйсбүүктэй байх хэрэгтэй. Тэгээ бид хоёр ч гэсэн яг нэг фэйсбүүктэй. Тэгээ бид хоёроо яг ганцхан ашигладаг фэйсбүүкнүүд болохоор энэ. Яг энэ хоёр. Тэгээ энэ хоёроос өөр ямар ч фэйсбүүк ашигладаг шүү. Тэгээд намайг болохоор ингээл яг адилхан нэртэй тэгээ ийм хаяг бичээд идэг имэйлээ тэгээд бүр ингээд миний би юм шиг манай влог орсон байна гэдэг амар бичдэг. Яг адилхан яг би юм шиг ингээд чадалж маталдаг дээ над руу өө биш байсан юм би энтэй чамааг байна гэж одоо таныг байна гэж одоо бичээдсэн шүү дээ гэд. За тэгээд өөрийнхөө одоо аюулгүй байдлыг хамгаалахаа битээ мартаарай. Тэгээд бас энэ бичлэгнээс жоохон ч гэсэн зүйл ойлгож авсан бол магадгүй энэ яг энэ зүйлийг мэддэг хүмүүс байсан бол энийг эргүүлж санаад тэгээд ойр дотныхоо хүмүүстэй бас хуваалцах цагийг гаргаарай гэж битэрийн зүгээс хүсэж байна. За тэгээ бүгдээрээ дараагийнхаа видеогоор уулзцгаая. Лайк дараарай, subscribe хийгээрэй. Баяртай. Big stay so